Хүн бүр тохиолдог хэрнээ хамгийн их маргаан дагуулдаг сэдв бол өвөр хөнгийн асуудал байдаг. Тэгвэл өнөөдөр студидд нотротч, өмгөөлөгч, мэргэжилтнүүдтэй өв залгамжлалын асуудлаар ярилцсан. Өв залгамжлал гэж юу хэлэх вэ? Ямар төрлөөтэй байдгүй? Хүн бол амьдралынхаа тодорхой хэмжээний баялагийг бүтээж, тодорхой эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өмчилж эзэмшиж идэг. Тэгээд түүнийг одоо бас хэрэгжүүлэх явцдаа одоо бас тодорхой төвшөнд юу гэдэг үр дүн үзэж идэг. За тухайн одоо нас орсны дараа тухайн хүний тэр эд хөрөнгө болон эрхийг яах вэ гэдэг асуудал гарч ирдэг. За энэ асуудлыг одоо зохицуулж байгаа энэ харилцаа бол бид нар өв залгамжлалын харилцаа гэж ингэж үздэг. Үндсэндээ хоёр төрлөөр зохицуулж байгаа. Өөрийн бүтээж бий болгосон тэр баялгаа өөрөө шийдээд хэн нэг хүн шилжүүлж чадж байгаа бол тэнийг одоо гэрээслийн харилцаа гэж үздэг. Магадгүй тухайн хүн маань өөрөө одоо гэрээсэл үлдэж амжихгүй юм уу, үлдээгүй байж байгаа тэрвээ нас барах юм бол түүний эд хөрөнгө нь хууль ёсны өвлөгчтөнд шилждэг. Ийм харилцааг бол бид нар өвийн харилцаа гэж ингэж ярьдаг. Нас орсон хүний хөрөнгийг одоо ах トゥ нар нь автоматар одоо өвлж авдаг гэсэн ийм ойлголттой. Энэ юу нэг зөв ойлголт уу? Хүний одоо өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрхийг түүний одоо эхний ээлжинд эхнэр нөхөр, хүүхдүүд, аав ээж нь одоо өвлж авах ёстой. Эдгээр хүмүүс байхгүй, эсвэл эдгээр хүмүүс өвлж авахаас татгалзсан өөр одоо бас шалтгаан байх юм бол 2 дугаар ээлжинд дараагийн хүмүүс бас өвлж авах болцоо нэгддэг. За 2 дугаар ээлжинд ямар хүмүүс өвлж авдаг гэхээр эмэг их, өвөг эцэг, за тэгээд төрсэн ах дүүнөр нь одоо бас өвлж авах хэрэгтэй. За эдгээр хүмүүс бас өвлж авахаас татгалзаад эсвэл өвлөх эрхээ алдах юм бол түүний одоо оногдох хийсгийг түүний ачаанцар зэнцэрд одоо өвлүүлдэг юм баг. Хэрэв одоо ачаанцар зэнцэр байхгүй бол тэгээд төр шилжих ёстой. Ер нь энэ өв залгамжлалын маргаан гэр бүлийн одоо дунд л гарч байгаа маргаан байдаг те. Тэгэхээр ер нь шүүхтэр энэ төрлийн маргаанууд хэр их тохиолддог, ямар маргаан илүү их одоо гарч байна? Маргааныг бол хоёр ангилаа үзчихмээр надад бол харагддаг. За эхний төрлийн маргаан юу гэж харагддаг вэ гэхээр одоо талигаж болцсон хүн чинь өмнөх амьдралтай байж байгаад өмнөний амьдралаас бий болсон үр хөвгд байна. За тэр хэсэг нь хөрөнгийг авнаа гэдэг нэг юм маргаан байдаг. За нөгөө хэсэг нь талигачтай хамт амьдарч исэн өөрийнх нь үр хөвгд, за төрсөн эцэг их ах эгч нар, за дагаж ирсэн хөвгд байж болно. Энэ хүмүүс ноогдох хэсгтэрээ маргаан үсгдэг. За би тэдийг нь авдгийг, би 10-ыг нь аавна, би 20-ыг нь аавна гэдэг нөгөө хувь хэмжээнд дээр ингэж маргадаг. Энэ төрлийн маргаан. За дараагийн нэг шүүхөр явдаг маргаан болвол талигач одоо бусдад төлөх төлбөртэй байж байгаад за тэгээд төлбөрөөр төлөөгүйтэй холбоотой нэг өвлөгч нарыг шүүхтэр төлбөр авах хэрэгтэй этгээд дуудаад аваад ирдэг. Тэгээд энэтэй холбоотой ийм маргаанууд бол нэлийн төгөөмөл байдаг. Ярьж байгаа сэдвтэй холбоотой нэг кейс одоо бидэнд ирсэн. Энийг үзчихээд хэдүүлээ эргээд ярилцгаая. Би нөгөө 18 онд нөгөө ээжээ амь сэрүүн багт нөгөө байшингаа дайраа одоо өөрөн болгож авсан л та. Манай ээж ордоор шилжүүлсэн. Тэгээд 20 онд ээж маань өнгөрөөд тэгээд манаач нөгөө ихээс 8 лаа юм байгаа. Тэгээд одоо өнгөрснөөс нь хойш нөгөө байраагаа одоо өөрийнхөө нэр дээр болсон гэж бодоод ээж дээр нэр дээр байт юм л та. Ээж маань өнгөрөөд одоо 6 жил болж байна. Тэгээд байраа зарах гэсэн чинь нөгөө манайх 8 лаа болохоор нөгөө ах トゥ нар маань ингэ болоцтой. Чи яхаараа авахтай бид нар тэгсэн бүгдээр хувааж авах хэрэгтэй тэгээд байхгүй. Тэгэхээр би одоо байраа зарах боломжгүй болчиход миний ордорыг авчаад байгаа. Тэгээд тэр байрын маань түрээсчээд байгаа байхгүй. Тэгээд энэ тохиолдол хайна одоо яах хэрэгтэй юм болоо гэж бодсон. Монголчууд одоо айлын отхон хүүхэд өв хөрөнгийг залгамжуулж авч үлддэг. Эсвэл одоо аав ээж маань амьд ах удаа энийг бидний тэрэнд багт отхон хүүдээ отхон охиндоо үлдээнэ гэж ярьсан байдаг. Гэтэл талигачийн одоо нас орсны дараа
зарим тохиолдолд маргаан гарах тохиолдлууд ингээ гараад байна. Энд ер нь яаж шийдэх вэ? За ер нь өв залгамжтай холбоотой асуудлыг бол үндсэндээ хоёр төрлөөр шийдээд байгаа шүү. Нэгдүгээрт бол нөгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахуун буюу одоо ёс заншлын хэмжээгээр бас зохицуул шийдэж байна. Тухайлбал одоо юу гэдэг тухайн эд хөрөнгөө хүүхдэд нэрлэн зааж өгөөд амьд ахуйдаа хилээд өгчдөг. За бусад одоо төрөл төрсөд ах дүүс нь тэрийг хүлээн зөвшөөрчдөг нэг тийм асуудал байгаа тань. А хэрвээ тэгж нэрлэн заагаагүй тохиолдолд нөгөө түрүүний ярьсан хууль ёсны өв залгамжлал буюу нөгөө өвлөх эрхтэй хүмүүс нь тэгш хувааж авах ёстой. За саяны кейсийн тухай гэх юм бол яг өв залгамжлалын харилцаа бол үүсээг байна. Өөрөөр хэлбэл тухайн хүн өөрийн нэр дээр байгаа эд хөрөнгөө өөрийнхөө нэг хүүхдэд өөр амьд ахуйдаа одоо гэрээгээр шилжүүлэх гэсэн байна. Өөрөөр хэлбэл өөрийнхөө хүсэл зоригийг илэрхийлээд өгсөн гэсэн. А өв залгамжлалын харилцаа ямар тохиолдолд үүсэх ёстой вэ гэхээр тухайн хүн эд хөрөнгөө гэрээсэлсэн бол эсвэл гэрээсэлж амжаагүй нас орсон бол нас орсон хүний нэр дээр байгаа эд хөрөнгөө яах вэ гэдэг асуудлыг шийдэж байгаа. Тэгэхээр саяны тохиолдолд нөгөө амьд байхдаа өөрөө нэрийг шилжүүлэх өгсөн учраас өв залгамжлалын харилцаа бол бас үүсгэрэг байна л гэж ингэж харж байгаа. Өв залгамжлалын эрх нэгдэнэ гэдэг асуудал байх шиг байна. А хоёрдугаарт гэрээслийг бичих асуудал байна, тий? Гэрээслийг хэрхэн зөв бичих вэ? Юуг анхаарах вэ? Энэ дээр манай хоёр оролцогч өөрөөсдийнхөө одоо үзэгчд маань мэдээллийг өгөөч. Одоо эд хөрөнгийг бий болгоод тэр эд хөрөнгийг одоо болгохтой холбоотой хэн надад тусалж ийсэн эд хөрөнгийг би хэн зориулах хэвтан гэдэг яг өөрийнхөө цэвэр оюун санаандаа тулгуурлаад тодорхой этгээдэд одоо бас өвлүүлэн өгж байгаа энэ харилцаа бол гэрээслийн харилцаа гэж байгаа. За энэ гэрээслийг бол заавал нотариатар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болдог онцлогтой. А хэрвээ гэрээсэл үлдэж чадаагүй бол түрүү ярьсан хууль ёсны өвлөгчд нь авах ийм харилцаа бол үүсэж байгаа. Гэрээсэлтэй холбоотой асуудал бол хууль зүйн талаас нь харахаар ерөөсөө тэр хүний өмчлөх эрхийг баталгаажуулж байгаа. За хувийн эрх зүйн чөлөөт байдлыг шууд илэрхийлж байгаа. За хувийн эрх зүйн талаас нэг өмчийн хөрөнгөө хэндээ хэрхэн яаж шилжүүлэх вэ? За энэ дээр төрийн оролцоо байх юм уу? Бусдын оролцоогүйгээр юмаа мэдээд хүнд өгж шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа бол гэрээслийн ач холбогдол бол асар өндөр. Гэрээслийг одоо зарим тохиолдолд нөгөө тухайн хүний сүүлчийн хүсэл зориг гэж ингэж үздэг. Тэгээ гэрээслийг ингээд зүгээр аваад үзэхээр бол юу юм бэ? Өмчийн халтшгүй байдлыг нэг талаас нь хамгаалж байгаа. Өвчг бас энэ дээр яригддаг. Дараагийн нэг юм бол гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн эдийн засгийн байдлыг хангаж өгдөг. За дараагийнх нь бол нөгөө өрхийн уламжлал, ёс зүй дагаж ирсэн одоо зан заншлыг эрхэмлдэг, дээдэлдэг ийм одоо ач холбогдлууд бол өндөр гэж бол би тайлбарлах байна. Тухайн эд хөрөнгө өмчлөгч эзэмшигчдгээд нас орсноор өв нэгдэх ёстой. За ер нь өвтэй холбоотой яагаад маргаан гарч ийн гэхээр өв залгамжтай холбоотой мэдээлэл иргэд мэдхгүйтэй л холбоотой байна. За Монгол улсын иргэний хуульд эд хөрөнгийг яаж өвлж авах талаар бол зохицуулсан байгаа. Өөрөөр хэлбэл тэр эд хөрөнгө өвлж авах хэрэгтэй хүмүүсийг бол хоёр ангил өвдсөн. За эхний хэсэг нь болохоор тухайн өвлүүлэгч этгээдтэй гэр бүлд нь хамт амьдарч байсан хүмүүс, хоёр дахь нь тусдаа амьдарч байсан хүмүүс гэдэг. За энэ хоёр тусдаа амьдарч байсан, хамт амьдарч байсан хүмүүс эрх зүйн зохицуулалт нь бас өөр. Тэгэхээр яг одоо энэ үзэгчд юу хэрэгтэй вэ гэхээр магадгүй та тэр өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан бол та тухайн эд хөрөнгийг өвлж авах бас татгалзаагүй бол таныг автоматар хууль өөрөө тухайн эд хөрөнгийг өвлж авсан тооцож байгаа. Харин тусдаа амьдардаг өвлөгчийн тухайд бол та тухайн өв нэгдснээс хойш буюу тухайн этгээд нарс уснаас хойш 1 жилийн дотор тухайн эд хөрөнгө болон эрхийг өвлж авъя гэж нотариатад хандаж хүсэл гаргах хэрэгтэй. Эсвэл тухайн эд хөрөнгийг эзэмдэн авч эрхлэн удирдах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө 1 жилийн дараа өв нэгднэ гэж хүмүүс ойлгоод 1 жил явж байгаад 1 жилийн дараа хүрээд ирэхээр нөгөө хүсэлт гаргах, эзэмдэн авах, эрхлэн удирдах тэр хугацаа нь дууссан байдаг. Энтэй холбоотойгоор нөгөө таны хууль өөрөө өв хүлээн авахаас татгалцсан байна гэдэг асуудал үүсгээр өвлөх хугацаагаа сонгох гэж бас шүүхэд ханддаг юм асуудал гарч байгаа. Хуулиар нэг хоёр хугацаа байгаад идэм байлаа. Энийг бол хүмүүс анхаарч байхгүй энэ хугацаагаа нэлээд алддаг. За 24 оны 1 сарын 1-ний өдөр хүн талигаач боллоо гэж үзэхэд 25 оны 1 сарын 1-ний өдрийн дотор тэр талигаачийн нэр дээр байгаа эд хөрөнгийг өвлөн авах талаар нотариатын байгууллага одоо сумын засаг дарга хүсэлтээ гаргах юм. За гаргахгүй 24 оны 1 сарын 2-3 гэдээ явчихаар нөгөө хуулийн хугацаанд өв хүлээн авах талаар хүсэлт гаргаагүйгээд нөгөө өвлөх хэрэгээс татгалзах гэдэг нэг тийм ойлголт. Тэгэхээр хүмүүс нийтлэг одоо асуудлыг харахаар нөгөө би ээжтэйг амьдарч ийсэн, аавтайгаа амьдарч ийсэн, хэдий өргөц цусгаарлаад гараа явцсан ч гэсэн аавынхаа амийг би л авч таарна штэ гэдэг хүний ерөнхий бодол явж байгаа. Тэгээд тэр бодолдоо тулгуурлаж явж байгаад өв хүлээн авахаас татгалзчихдаг.
алдсан байдаг ийм тохиолдлууд бас цөөнгүү. Тэгэхээр иргэд бол энийг бас нэлээд анхаарад явж явах нь зөв юм байна гэж ажлыг явж явахд бол харагдаад идэгэн. Нас урагчийн одоо өр төлбөртэй холбоотой асуудал ер нь хэрхэн шийдэг гэдгийг жишээ нь одоо ипотекийн зээлтэй байжгаад нас урчих те банкуд санхүүгийн байгууллагт өртөө байжгаад нас урсан тохиолдолд ер нь энэ үүрэг хариуцлага өв залгамжлагч ирдэг юм уу? Энэ талаар иргэдэд бас ойлголт өгөөч. За энэ харилцааг бол иргэний хуулийн 536 дээр бол бас тодорхойлсон байна. Тэгээ таны асуултанд бол 3 агуулгаар ингээ хариулах хэрэгтэй болчиход байгаа. Нэг нь бол талигаач ямар хэмжээний үйл хөдлөлийг хөрөнгө өвлүүлж өгсөн тэр хөрөнгийн хэмжээгээр одоо үүргийг хүлээж байгаа. За одоо талигаач нэг 50 сая төгрөгийн үн бүхий нэг газартай байжгаад тэрийг хүүдээ өвлүүлээд өглөө гэж бодъё. Гэтэл талигаачд бусдад төлбөр нь 100 сая байсан байна гэж ойлгоё. Тэгэхэд өвлөн авсан хөрөнгийн хэмжээ буюу 50 сая л асуудал. Нэг талаас харагдаж. За нөгөө талаас ипотекийн одоо зээлтэй байж байгаа талигаач нас урчлаа гэж бодоход энэ өв гэхээс илүүтэй нөгөө орон сууцны даатгал гэж байгаа тийм ээ. Амь насны даатгалаар тэр зээлийн ч гэдэг юм уу дараад тэгээ хөрөнгийн өөртөө өвлөн авах нэг юм асуудал. Бүр ялгаатай байдал нь бол талигаач өвлөгдөх хэд хөрөнгө байгаагүй нас урсан байж болно. Аавынхаа гэдэг юм уу, ээжийнхэн гэдэг юм уу хөрөнгийг өвлөж аваагүй, өвлөгдөх хэд хөрөнгө байж байгаагүй тохиолдолд нас урчдаг. Тэр хүн цалингийн зээлтэй за одоо бусад төрлийн хүмүүст өртөө байсан тохиолдолд тэр хүүхэд бол өмнөөс нь үр төлбөр төлөх үүрэг үүсэхгүй. Хөрөнгө өвлөн аваагүй учраас. Тэгэхээр хүмүүс энэний нөгөө ялгааг ойлгохгүй. Тэгээд хөрөнгө өвлөн аваагүй мөртлөө нөгөө банк санхүүгийн байгууллагын залгаад байдаг. Тэгээд энэ төр яг төвөгшөөгд өгчөж байгаа тохиолдол байдаг. Зээлдэгч талаас нь сая ингээд хариулж байна. За мөн одоо нөгөө талаасаа буюу одоо зээлдүүлэгч талаас нэг арга байдаг. Энэ бол одоо хуулийн хэлээр бол гомдлын шаардлага гэж байдаг. Тэр юу гэдэг гэхээр нөгөө мөнгө зээс этгээд маань одоо тухайн мөнгөө төлж дуусаагүй байхдаа нас барах юм бол түүнтэй холбоотой хэдэн төгрөг дутуу байгаа, хэдэн төгрөг төлөвлөх ёстой. Тэрийг гомдлын шаардлага гэж бас гаргах ёстой. За ингэж гомдлын шаардлага гаргачих юм бол дараа нөгөө талигаачийн буюу өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлүүлэхэд ямар гомдлын шаардлага вэ? Тэрийг бас шийдэх юм боломж бас бүрддэг. Тэгэхээр магадгүй танаас мөнгө зээсэн тийм этгээд одоо нас барах юм бол та бас гомдлын шаардлага бас гаргах ёстой. За гомдлын шаардлагыг бол тухайн одоо хууль ёсны өвлөгчтөн нарт нь одоо гаргаж болно. Эсвэл нотариатд бас хандаж гаргах юм болцоо бас хуулиар нэгдсэн байдаг. Энэ ташаанд бас хэлье. Иргэд за өвөө нийлэгчлээ те. Одоо нэг жилийн дотор өвөө нийлэх ёстой. Тэгвэл энэ өвлөх эрхийн гэрчлэгээ ер нь ямар хугацааны дараа гардыг? Одоо тухайн хөрөнгийг. За өвлүүлэгчийн эд хөрөнгө болон түүний эрхийг өвлүүлж байгаа өвлөх эрхийн гэрчлэг бол нотариатч одоо олгодог байгаа. За нотариатч бол тухайн этгээд нас орсон буюу одоо өв нэгдсэнс хойш 1 жилийн дараа олгодог. За энийг бол одоо хуульчлаа өгсөн. Яагаад 1 жилийн хугацаа байд юм бэ гэж. Тэгэхээр нөгөө сонсохоор нэг урт хугацаа юм шиг. Тэгээ энэ хугацааг бол яагаад ингэж тавьж өгсөн гэхээр нөгөө бусад өвлөх эрхтэй хүмүүс өв хүлээ хүсэлтээ гарах боломжийг олгож байгаа хугацаа тавьж өгсөн байт юм аа. Тэгэхээр нэгэнт хуулинд одоо 1 жилгээ заасан учраас 1 жилийн дараа одоо заавал одоо өвлөх эрхийн гэрчлэг олгож байгаа. Иргэд маань ингээд өвлөх эрхийн хүсэлтэд нотариатч гаргана гэж байгаа. Ямар нотариатч гаргах вэ? Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрхийг өвлж аяа гэдэг хүсэлтийг бол өөрөө айл ойрхон байгаа нотариатд хандаад гаргачих болно. За нотариатч нар бол хоорондоо нөгөө мэдээллийн системтэй учраас хэний эд хөрөнгийг хин гэж хүн өвлж байгаа хүсэлт гаргасныг бол харах болцоо байдаг учраас та өөрийн айл ойрхон байгаа нотариатд хандаж зөвлөгөө авч агаад одоо эд хөрөнгө өвлж авах хүсэлтээ бас гаргаарай л гэж зөвлөмөр. Гадаадд олон жил ажиллаж амьдарч байгаа иргэн Монголд байгаа одоо аав ээжийнхээ гэдэг юм ах トゥ нарынхаа хөрөнгнөөс өвлөх хэрэгтэй гэж бол ойлгоод байна тий. Гэтэл Монголдо ирэх боломжгүй визний асуудал, за зардал мөнгөний асуудлаас болоод ирж чаддгүй. Энэ тохиолдолд ер нь хүсэлтээ яаж гарах вэ? Түрүүний ярьсан өвлүүлэгчээс тусдаа амьдардаг өвлөгчтэй энэ хүн бол хамаарна. Тэгэхээр тусдаа амьдардаг өвлөгч хүн бол өвлүүлэгч нас орсноос хойш 1 жилийн дотор заавал хүсэлтээ гарахыг нэгдүгürt анхаарах хэрэгтэй. За хоёрдугаарт өөрийнхөө суугаа улсын өөрт айл ойрхон барилах одоо Монгол улсын диплом төлөөлөгчийн газар очоод өв хүлээ авах хүсэлтээ одоо гаргаж одоо баталгаажуулах хэрэгтэй. Тэгэх юм бол эд хөрөнгийг өвлөө авах эрх нь нэгдэнэ. Ер нь өвлөж байгаа одоо талдаа эд хөрөнгийн маргаангүй байлгахын тулд бол энэ гэрээсэл бичих нь бол одоо зүй ёсны юм байна гэдгийг л иргэд маань ойлгож байгаа хаа гэж найдаж байна. Тэгэхээр ер нь гэрээсэл бичихэд
Ер нь энэ өв залгамжлалын асуудал дээр та хоёр маань иргэдэд яг юуг зөвлөх вэ? Тэгээ миний хэлэх зүйл гэвэл ер нь одоо хуулиас өв залгамжуулдаг бол нөгөө тухайн хүний үлдээсэн хөрөнгийг шууд тэгш хуваалгах гэж байгаа өвлөгч нарт. Гэтэл гэрээсэл үүлнэ гэдэг бол тэр хүн энэ баялагийг би яаж бүтээсэн бэлээ? Миний айл хүүхдэд илүү мөнгө юм уу, илүү хөрөнгө хэрэгтэй үлээ, хэнд нь одоо шаардлагагүй амжилттай үлээ. Тэр бүгдийг тооцоод ингээд хуваарлаад өгөх боломж олгож байгаа. Энэ бол өөрөө дараа нь маргаан гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн. Гэтэл нөгөө магадгүй тухайн хүнийг асраад гэдэг юм уу, тухайн хүнийг одоо халамжлаад нөгөө бизнесийн босгоход ингээд нэлээд одоо бас идэвхтэй оролцсон бас өвлөгч байж болно. За бүр оролцоог өвлөгч байж болно. Яг хууль ёсоор өвдөх хүн хуваахаар нөгөө тэр хоёр хүн тэнцүү хувааж авахар гомдолтой байгаад байдаг. Тэгэхээр ийм гомдол маргаан гарахгүй тулд нэгдүгээр гэрээсэл үлдэх хэрэгтэй. Хоёрдугаар нь шүүхтэй гарч байгаа маргаан дээр бол ер нь өмчлөгчөөр тогтоолгоё. Эсвэл одоо хууль ёсны өвлөгчөөр тогтоолгоё. Эд хөрөнгө би одоо өвлөх хэрэгтэй гэсэн ийм л маргаанууд гараад байгаа. Тэгэхээр бид нар бодохдоо бол нөгөө миний бодож байгаа ч миний хүүхдүүдээ маргэр бодоод ингээд хөрөнгө хуваагаа авчихна гэхээр яг бодит байдлаар бол тийм байдал байхгүй. Төрсэн ах トゥ ус хоорондоо одоо хөрөнгөө маргаан гаргаж маргалддаг болсон учраас аль болохоор зүгээр нэрлээд өгөх юм аа нэр дээр нь шилжүүлээ өгч хэрэгтэй. За одоохондоо шилжүүлэх шаардлагагүй бол гэрээсэл үлдээд гэрээслээ тодорхой хэлээд үлдээд натар тэрэгчлүүлээ үлдээчих юм бол энэ үд хөрөнгөтэй холбоотой маргаан гарахгүй. Өөрийнхөө үр хүүхдийн сайн сайхан амьдрах төрсэн ах トゥ утайгаа амин харилцаатай байх энэ боломжийг одоо бас харгалзаж үзээд ер нь бол энэ гэрээслээ үлдэх энэ соёлыг бол бид нэр сурах хэрэгтэй. Олон төрлийн маргаанууд гардаг. Одоо тэгээд амьд ахуй цагта өвлөгч ус этгээдэд хөрөнгө өгнө энэ төр гэд хэлсэн. Өвлөгч ус этгээд гэдэг нь нөгөө тэргүүн зэргийн өвлөгч нар гэд яригдж байгаа төрсөн эцэг их за өөрийнх нь төрсөн хүүхд өвчилж авсан хүүхэд дагаж ирсэн хүүхдүүд байна. Энэ этгээдээсээ өөр хүнд одоо өвлүүлнэ. Гэт нэг одоо настай хөгшин байдаг юм уу? Тэр настай хөгшин өөр хүүхдүүдээс илүү нэг ачаагаа сонгоцсон ч байдаг юм уу? Ачин гэхээр 3 дугаар зэргийн өвлөгчд хамаарад байдаг. Ачинчар зэнчэр гэдэг дээр ингэсэн байдаг. Тэгээд энэ нь бол яг мөн чанартай бол гэрээслийн ойлголт байгаа байхгүй юу? Тэр хүн ингээд амаар энэ хүнд өгнө гэдэг чинь гэрээсэл өгж байгаа. Тэгээд шүүхийн маргаан ингээ харахаар нөгөө эмээ надаа энийг өгнө гэсэн штэ, өвөө маань энийг өгнө гэсэн штэ гэдэг ингээд нөгөө хэдийгээр шүүхэд дуудах асуудал энд үүсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрийг бол нэгдэлт нь гаргаж байгаа нэгэнт хэлсэн хүсэл зоригийн илэрхийлэл нь бичгээр гэрээслэр буучж байгаа тохиолдолд энэ төрлийн маргаанууд бол гарахгүй болж байгаамаа гэж. Тэгээ монголчууд бас настай хүмүүс ингээд бас цээр их байдаг шүү дээ, тийм ээ. Ингээд миний хойно өөр хүүхд маань хэрэлдэх үе, өмч хөрөнгөө хоорондоо булаацлах үе, бие чи дээрээ тулах үе гэж. Ерөөсөө энэс сэргийлэх хамгийн одоо гол амин баримт бол гэрээслэл. Гэрээслээ бичээд энэ хүн орхицсон байхад тэр ёсоор л асуудал нь шийдэгдэнэ. Гэдэг нэг ийм л гол зөвлөмж байгаад байгаа. Гэрээслийн нэг одоо хамгийн том давуу тал бол юу вэ гэхээр хууль ёсны өвлөгчөөс бусад этгээдэд буюу нийгмийн сайн сайхны төлөө тодорхой хөрөнгө бий болгосон хүн өөрийн зарим хэсгийн хөрөнгөө одоо хүүхдүүдийн төлөө гэдэг юм. Зарим одоо ядуу буураа хүүхдүүдийг сурж боловсрохын төлөө энэ төр зориулах өөрийн хөрөнгөө цэвэр утгаараа удирдах эрхийг өөрөө шууд бий болгож байгаа. Нэг хэсэг бүлэг гэр бүлийн хүмүүсийн амьдралын нийтлэг баталгааг хангахаас илүү нийгмийн шин чанартай юм а ч гэсэн тийм шингээх бүрэн боломж гэрээслэр үл бий болж байгаамаа. Өв залгамжил дээр бичиг баримт нь зөв. За шийдвэр нь тодорхой байх юм бол одоо маргаан үүсэх нь бол бага байдгийн байна гэдгийг манай иргэд маань ойлгосон байхаа гэж найдаж байна. Ингээд дараагийн хуулийн цаг нэвтрүүлгээрээ эргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй.